Сайн байцгаана уу? Ах худалдааны зөвлөх амар төвшин байна. Та бүхэндээ Toyota-гийн алдарт 70 цувралуудын нэг болох 76 загварыг танилцуулах байна. 76 загвар маань дотроо high, medium, low гурван төрлийн загвар байдаг бөгөөд яг танилцуулах байгаа загвар маань 76 medium загвар юм а. 76 загвар маань 1984 оноос хойш үйлдвэрлэгдэж 2007 онд шинжлэхтэн сайжирч тэр цагаас хойш одоогийн сонгодог дөрвөлжин загвараа хадгалсаар байгаа загвар юм а. Уртлын хэсгээс танилцуулбал никель оруулга бүхий сэтгэн нүр, сарл оруулга бүхий гүбэр, нэмэлт гүбэр дээрх гэрэл, 25 метрийн урттай 3.6 тонн даацтай өөрийгөө татагчтай. Хажуу хэсгээс нэмэлт хөмсгтэй, агаарын хоолой, никель оруулга бүхий автомат толны тохиргоотой, хөнгөн цагаан гишгүүртэй, дээд хэсэгт хөнгөн цагаан ачаа байрлаж байгаа. Арын хэсэгт чиргүүл сэрэгч зориулт бүхий чирэгчтэйгээ, мөн арын нэмэлт тоормсны гэрэл, дугуй өргөч. Дугуйны хэмжээ бол 265 70.16 гэсэн хэмжээтэй хайл шообууд бүхий дугуйтай байдаг. Хөдөлгөөрөө 76 загварууд маань 4200 суваа 6 цилиндртэй дизель, 4000-тай салаа 6 цилиндртэй бензин 2 төрлийн хөдөлгөөртэй байдаг. 5 шатал бүхий механик хурдны айцагтай байдаг байгаа. Доод ид ангийн хувьд ярихад их биеийн доод хэсэгт хөндлөн холбоосуудаар шаталж хийсэн рамтай, хойд урдаа хамаарах тэнхлэг бүхий дифференциал дүгжигчтэй, урдаа бүрштэй, ардаа нумтай байдаг ийм тоноглолттой байдаг байгаа. 70 цувралуудын хувьд салууны дизайн маш энгийн бүтцтэй байдаг. Таны хөдөлгөөнд чөлөөтэй байлгахаар зохион бүтээгдсэн. Таны гар дойр бүх товчлуур болон арааны ирчээг, мост хүндрүүлэгчний ирчээг, дифференциал түгжигчний товчлуурууд гэх мэтлэн бүгд таны гарын доор байрладаг байгаа. 76 medium загварын хувьд жолооны хүрд дүүбэн оруулгатай. Хөгжмөний хувьд бол Bluetooth, USB, AUX, CD, FM, радио гэсэн холболтуудтай ийм хөгжмөнтэй байдаг. Антенны хувьд автоматар их хөгдөж нээгдэх үйлчлэг хийдэг байгаа. Хоёр хажуугийн тойл бол автомат тохиргоотой байдаг. Фарны удирдлагын хувьд бүх загварууд адилхан энгийн удирдлагын функцтэй байдаг. Мөн төвийн төгжээ, цонхны удирдлага автомат тохиргоотой байдаг. 76 медиум загварын хувьд 9 хүний суудалтай. Суудлуудыг та их хүснээр ачаа бараагаа хийх зорилттой болгож ашиглаж болно. Ер нь 70 цувралуудын хувьд цахилгаан тоноглол маш багатай, эвдэрлэг хэмтэл маш бага гардаг. Эвдэрсэн дайрууд маш хурдан засвар авдаг гэдгээр давуу талтай ийм загварууд байдаг. 76 загвар нь анх гарсан цагаас хойш дэлхийн хамгийн хүнд бэрх замуудыг ажилгүй тулж хэрэглэгчдийн итгэлийг өнөө хүртэл алдаагүй алдартай загвар юм а. Тэгэхээр танд сонголтоо их л үлдлээ.